Одондөр суух тавтамаар л би олгогдлогч инхот кино шинжлэх ухааны нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Дугаарын зочноор Толкны фэн Ажаа Сүрэн оролцож байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одондөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 толгойн одондөр радиогоор хүрч байна. Дугаарыг хялбар хоримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа үйлчлэлийн банк болон таны аяллыг бид дурлал авираатай Star Mongolia ивент итгэж байгаа. За өдрийн мэнд. Сайн байна уу? За манай Ажаа бол бүгжний эзэн ном болоод киноны үнж фэн байгаа тийм ээ. Тийм ээ. Бараг номер 1 фэн гэж бол хэлж болохоор юм байна. Номыг орчуулж гаргасан. Ер нь кинон дээр бас нэлээд юу юм орчуулж байгаагүй. Эсгэлэн гэдэг юм гарсан. Оролцсон уу тий? Зүгээр дэмжсэн хажуунаас. Харин яг тэгсэн л баг. Чи дэмжихгүй болоод өөр хинт дэмжихвдээ гэж бодож сууж байлаа. Ашигласан. Оо хордлаарай гэдэг. За бит хоёр бүгжний эзний талаар 2 дугаар хийж байгаа. Өмнөх дугаараар номын талаар төлхөө ярьсан бол энэ удаа киноны талаар ярих болно. За киноны найруулагчаар мэдээж Питер Джексон ажилласан. New Line Cinema хийсэн баг тий. Өмнө нэлээд хэдэн компаниудаар бас явсан юм шиг байлаа тий. Явсан тий. Тийм Питер Джексон уул нь бол тийм хоррор төрлийн тий аим шиг киногоор алдартай жоох уу. Тэрүүгээр илүү кино бүтээл төрөвдөг байсан найруулагч байжгаад The Fran Walsh гэдэг нэг юм битэтэй хамт фэнтези төрлийн зохиол тим кино хиймээр ингээд болон зохиол биш гэж оролцсон байлаа л те. Тэгээ яаж зохиолчсон тэл яаж хийж нэг бүгжний эзэнтэй холбоотой юм хийж идсэн болохоор за нэг хүмүүс бүгжний эзэн гэрөөсөө кино олгоч игээд тэгээд зохиол бичээд тэгээд нөгөө нэг одоо хэцүү нэрт Harvey Weinstein гэдэг нэг хүн байгаа да те. Тэрэн дээр очиод тэрэн дээр эхлэх утсан юм байлаа. Тэгээ Harvey Weinstein дээр очиод нөгөөх нь юун 3 кино вэ? Надаа одоо цөөлөлтөө гэдэг. За тэгвэл 3 кино хийвэрэ гэхдээ эхнийх нь Hobbit тэгээд үлдсэн одоо 3 номыг нь 2 кино болгоод ингээд трилог гаргая гэдэг. Юу олон байна тэгээд надаа цөөл гэдэг. Надаа түл ядаж нэг 4 цагийн кино гаргалтай гэсэн. Зүг 2 цагт багтаа гэдэг. Боломжгүй зүйл ингээд нэхэд. Тэгээд тэгсэн чинь тэгээ уусаа тэгээд амар олон зүйлээр тийм саад болоод байсан юм байна л дээ. Жишээлбэл төсвийн нуугаад явуулсан кино төсвийн. Болно гэдэг тий. Гэхдээ ингээ яаж утсан гэдэг хангалттай хүрэлцэхгүй хэмжээний төсөв ингээд ятсан. Тэгээ уусаа тэр Harvey Weinstein-ийн компанийн тохойн чадлан л тийм байсан юм шиг байлаа л тий. Тэгээд илүү гаргаж чадахгүй. Тэгсэн чинь Питер Джексон ухаан сэлээд зохиолын нэг хэсгийг нь алдагдуулсан л юм шиг байлаа л тий. Өөрөө тэгсэн чинь New Line Cinema-гийн ягаад талч кино тий алдагдцсан ягаад ч New Line Cinema-ийн өөрсдөө холбогдоод кино хийлдэ гэдэг. Тэгээ 2 кино төл хийлдэ гэдгсэн чинь. Уул нь бол нөгөөдгтэн дээр чинь 1 кино 4 цагийн 1 кино хийх гэдэг байгаа шүү дээ. Тэгээд нэг тийм зориглоод 2 кино гэдэл дуурсан шиг л тэгсэн чинь нөгөөд нь юу яриад байгаа 3 ном чинь 3 кино л биш таарч дээ гэдэг. За даваа гээл. Тэгээд л одоо 95 оноос хойш нэлээд тийм ажилдаа ороод. Яг 95 оноос хойш саний процесс явагдаад тэгээд 99 оноос хойш киног нь хийж одоо эхэлсэн. Тэгээд 95 оноос хойш зохиолыг нь бичиж кино болгоё гэл тэгээд Harvey Weinstein-тэй холбогдоод Harvey Weinstein бас тухайн үед чи юу нэг гэдэг юм бол би өөр найруулагч боллоо. Harvey Weinstein одоо үзээгүй нэг найруулагч байна да тэгээд Quentin Tarantino гэдэг гол тэрийг найруулагчаар оруулж одоо төсөөлхийн аргагүй тэнд бүтээл гарах байсан баг л та гэж хүртэл дарамтлж исэн л одоо гэдэм байлээ. Тийм тэгээд New Line Cinema дээр 1998 оны төгсгөл үеэс 99 оноос эхлээд энэ одоо төсөл явж эхлээд тэгээ 2001 онд анхны кино гарсан. Тэгээд энэ киноны онцлог чинь бүх ангийн дарааллаад бичсэн шүү дээ тий. Нэг дор ингээд бичсэн шүү дээ. Тэгээд нөө нэг 3 жилийн турш ингээд нэг жилийн зайтай гарах тэр нөхцөл нь одоо бүрдсэн гэсэн үг. Тий. Анх яг санддаг юм а тэр телевизэн мэдэнэс үзэж хахад эхлээд нэг сувг дээр бүгжний эзэн гарч ирсэн. Дараагийн сувг дээр нь Harry Potter-ын тухай гарч ирсэн баг. Тэгээд би яг бодож ирсэн. За энэ үеийн кинонууд одоо ингэж юм ижид ертөнц одоо ингэ ноёлж эхэлж байгаа юм байна гэж бодож ирсэн. Тэгэхэд яг л ноёлж чадсан л та энэ хоёрхан кино гэд тэ. Тийм шүү дээ. Уг нь бол чи одоо бид нар супер батрын үед амьдраад байна. Энэ ч юм бол 10,000 кино гарч иж бид нар тим үе гэж нэрлэж чадчихсан. Гэтэл 2001 онд энэ Harry Potter бүгжний эзэн гэдэг хоёрхан кино гараад ерөөсө Hollywood ижид болсон шүү гэж томхог хэлж чадсан байхгүй. Бүр гайхамшигтай кино хийсэн. Тэгэхээр 98 оноос хойш гэдэг чинь 3 жил. За 2000 онд дууссан гэд 2 жилийн дотор ийм кино хийнэ гэдэг чинь амар маш сайн ажилласан байна. Энэ киноны тэр цар хүрээнд бас нэлээд өсөр юм шиг байлаа. Питер Джексон ч өөрөө Шинзеланд хүн тэгээд зураг авалтын Шинзеланд тийгээд. Тэгээд яг үний хэсгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ зарим хүмүүсийн яриагаар бол нэг хэсэг Шинзеландын нийт одоо иргэдийн
10-ных нь нэг нь ямар нэгэн байдлаар энэ кинон дээр ажилласан гэж байгаа байхгүй. Тэр магадгүй. Одоо тэр туслах дүр болно уу эсвэл наацхийн кофе шопных нь одоо тэдний зориулж та кофе идэх ч юм уу те. Ямар нэгэн байдлаар л одоо бүгжний эзэн гэдэг энэ төсөл дээр ингээ ажилласан. Тэгээ тэр нь ч бас нөгөө нэг юм дээр харагдаад байгаа. Дараа нөгөө нэг 10 жилийн дээр Hobbit гэдэг нэг 3 кино гаргасан шүү дээ. Тэгэхээр Шинэ Зеландын засгийн газар зураг авалтыг заавал манайх дээр хиймээр ингээд өөрсдөө хүртэл лоббидж авсан байхгүй. Тэгэхээр мэдээж 10 оны нэгт нь нөлөө бүхий том төсөл гэдэг чинь эдийн засгийн хувьд бас асар тийм манай оюутлах шиг л болсон байна шүү дээ. Тийм. Жигнэс оюуны талгаал одоо тийм төсөл болсон тийм. Тийм байна. За эхний кино гарангуудаа 4 Оскар хүртсэн. За хоёр дахь нь арай жоохон сул. Гэхдээ 2 Оскар хүртсэн. Гэхдээ 2 дугаар ангийн хамгийн супер анги гэж хэлдэг шүү дээ. Энэ юундаа тэгж хэлдэг. Яг миний хувьд бол тийм биш. Миний хувьд бол баг эхний анги 3 дугаар анги хамгийн шилдэг анги нь. Гэхдээ би яагаад тэгж хүмүүс тэгээд байгааг бас их гадарладаг. Яагаад тэгвэл эхний анги дээр энэ чинь нэг тухайн үедээ ингээд тийм фантази ертөнцид одоо ингээл эльфүүд, хоббитууд юу ч ялаад байгаа юм ингээл нэг тэр бүх мэд нэг тийм удирдахлыг хийх ёстой шүү дээ. Ингээд нэг тийм өргийг одоо ингээд нэг бий болох ёстой шүү дээ. Тэнгүүд одоо тэр киноны эхний одоо цаг 30 минутын турш ингээд нөгөө нэг тийм процесс явагдчихлаа ирж байна. ертөнцийн бүтээж өгч байгаа. Тэр киноны хамгийн оргил хэсэг нь одоо нэг бол нөгөө Мориагийн нөгөө нэг агууд тулддаг хэсэг, нэг бол хин Арагорн Боромир нөгөө нэг үхдэг одоо тулддаг хэсэг тий. Тэгэхээр ингээд оргил нь хүртэл тийм одоо том тийм оргил биш болохоор одоо нэг тийм уусаа тэгэл 3 киноны эхнийхэн гэхэлэр чинь бүх юмний бэлтгэл байж таарна шүү дээ тий. Тэгээ тийм учраас ингээд хүмүүс бас жоохон яадаг юм байна. Харин 2 дугаар анги дээр бол эсрэгээр оргил гардаг. Оргил тийм хэсэг гардаг тий. Хайлмс дипийн тулаан агуу. Тэгээд том одоо тийм нөлөө бүхий тийм сценүүд гардаг учраас хүмүүс тэрэн дээр тийм ач холбогдол өгсөн болов гэж би боддог. Харин 3 дугаар ангийг болохоор хүмүүс шүүмжилдэг юм юу гэхээр мэдээж номноосоо зөрүүтэй зөндөө олон байдаг. Хоёрт бац сунжирсан гэж хүмүүс их шүүмжилт юм байлээ. Би бол тэгж боддгүй л харин ч дэндүү богинохон лсэн. Харин тийш дээ. Сунжирсан гэдэг юм уу те? Сунжирсан гэж ярьдаг. Угаасаа тэр чинь яалтчгүй тухайн одоо стандартаар бол 90 минутын кинод гардаг байсан шүү дээ те. Тэгсэн чинь манайх чинь баг даблцсан. Юу нь бол extended edition 4 цагийн кино шүү дээ те. Тэнгүүд жоохон тийм хэцүү байсан л бол та нэгт хоёрт төгсгөлүүд энэ чинь 10 төгсгөлтэй кино шүү дээ ингээл банаа бүгжийг устглаа за дууслаа гэсэн чинь тэг байж л хайл ингээл гараад идэв. Тэр нь бас их тийм шүмжил дагуулсан гэж би зур уншиж ирсэн л да. Янз бүрийн тухайн нэг фэн нөгөө нэг формууд дээр яг фэн зурны тийм киноны формууд дээр уншиж ирсэн л да. Тэгээд тэрнээсээ болоод ч юм уу 20 дахь киног нь илүү компакт илүү тийм цогц одоо тэр өгүүлэмж нь илүү тийм тоочны гэж тэгж ярих хүмүүс бас байдаг юм байна. Тэр нуршаагүй тэг хүмүүсээ үзэхэд тохиромжтой гэж байгаа тийм. За 3 дугаар анги маань 11 Оскар хүртсэн. 11 дэвшээд 11 хүртсэн. 11 дэвшээд бүгдэнд нь хүртсэн. Гадаад хэл дээрх киноны шагнал авсан хүн продюсер гарч ирээд гисэн байхгүй. Энэ кинон дээр Lord of the Rings дэвшээгүүд баярлалаа гэж хэлд хошгинж ирсэн. Тэгэхээр 3 дугаар ангийн хийц өөр байсан юм уу? Яагаад 11 үлэнд дэвшээд бүгдийг нь авчиж байгаа. Өмнөх хоёр нь тгийггүй шүү дээ. Тийм. Яг би тэр одоо академичд одоо өөрөөсөө нэг тийм сонин категориор нэг төвшүүлэл өөрөөсөө санал хураачдаг шүү дээ тий. Тэрнийх нь нарийн улс төрийг мэдгүй. Гэхдээ миний үзэр уншснаар бол энэ нэг ерөнхийдөө 3 бүтээлийн гурван шагнасан сүүлийн кино нь болохоор гэдэг нэг Lifetime Award гэдэг шиг тиймэрхүү байдлаар өгсөн тохиолдол байгаа юм шиг байгаа. Хоёрт нь мэдээж яалтчгүй одоо 3 дахь кинон дээр эхний кинонууд дээр ингээд бүсний эзэн хөвчлэн нэр дэвшээд аваадсан юмуд чинь илүү хийцлэл талын юмуд нэсэн шүү дээ тий. Одоо шилдэг зураг авалт ч юм уу шилдэг special edition special special effect ч юм уу нөр хургалт ч юм уу тийм хүм дээр байгаадсан. Тэнгүүтээ гинт 3 дээр нөгөө нэг adapted screenplay нөгөө нэг зохиол шилдэг кино шилдэг найруулагч энэ яг нөгөө нэг үндсэн гэх юм уу одоо нөгөө томууд руугаа ингээд орж ирсэн. Тэгэхээр тэрэн дээр бол бас нэг тийм жоохон за гурвангийн зэрэг одоо үнэлээд нэг дор үедээ гэсэн тийм хандлага байсан болов гэж би зур уншиж ирсэн. Гэхдээ яг тухайн энэ нөхцөл байдлыг би сайн мэдэхгүй л дээ. Бас наа чинь зөвч байж магадгүй юм. Би ч гэсэн бас тэгж өгчмөр байгаа байхгүй. Жишээлбэл сүлд Avengers-ийн сүүлийн гарсан шүү дээ. Тийм яг Avengers-ос тэгсэн шүү дээ тий. Тийм. Тэнгүүд Avengers чинь ерөөсөө Оскар аваагүй л дээ. Тэр Endgame бүгдэн дээр нь дэвшүүлээл. Бүгдэн дээр нь дэвшүүлсэн. Бүр Роберт Дауни Jr.-ыг хүртэл одоо туслах дүр төгсгөлж үзээд тэгээд бүтээгүй л дээ тэр. Гэтэ юун дээр бол тэр яг тэгж өгсөн байх магадaltaй байна. Тэгэхээр ядаж нэр дэвшлэлтээр актем ингээд нэг тийм улс төр хийсэн байж тарах гэдэг байгаа байхгүй тийм л болов гэж зүгээр уншиж байсан. Ер нь улс төр нэлээд орж байгаа л да энэ. Зүгээр хинч мэдгүй Crash гэдэг кино очоод шилдэг кино авчиж байгаа шүү дээ. Тийм. Тэгвэл юун кино ингээд үзсэн чи зүгээр л арьс өнгөний үзэл юу гэдгийг ер нь нийгэмд болохгүй
болохгүй байгаа юм л үзүүлсэн кино. Тийм 2002 3 оны тий. Тийм. Юу л өвшөө 2004 5 оны тий. Тэгээ тэр үеийн л кино байгаа тий. За киноны зохиол номноос хэр өөр. За номыг бол Толкин бичсэн. Толкин бичсэн. Зохиолыг болохоор 4 5 хүн хамтд бичиж байгаа. 3 хүн бичсэн. Fran Walsh, түрүүний ярьжсэн Fran Walsh. Тий. 4 5 байна уу? Peter Jackson бол байгаа, Fran Walsh байгаа. Тэгээд бас нэг эмэгтэй байгаа би нэр мартчихлаа. Тэгээд 4 хүн л санагдаад. Тэгээд 2 хүн байжгаад сүлд нь оролцоогүй. Бүр хамгийн анхны төслүүд дээр ингээд явж ирсэн нэг 2 хүн байсан тийм. Гэтэ яг энэ 3 хүн болохоор Бэгэр гэсэн нэртэй байгаа мартчихлаа. Энэ 3 болохоор ерөнхийдөө гол зохиолон гаргасан хүмүүс. Тэгээд энэ 3 бол бас их би зүгээр ингэж боддیں۔ Толкины за нэгт энэ кино их шүмжлэл дагуулсан. Тэгээ ялангуяа Толкины гэр бүлээс их шүмжлэл дагуулсан. Жишээл Кристофер Толкин энэ киног үзээд хүн те зохиолч. Хүн те энэ киног үзээд энэ бол 15-аас 25 настай хүүхдүүдэд зориулсан сэлэмтэй эд шидтэй тийм зодонтой фэнтези кино болчлоо. Тэгээ энэ бол одоо Толкины одоо гарах гэж оролцсон тэр гүн гүнзгий ач холбогдолтой одоо цаг үе одоо дамнсан тэр одоо сэтгүүдийг тэр болгон хүндэж чадсангүй. Нэг хоёр сцен байсан. Жишээлбэл нөгөө нэг Мориагийн агууд хин Гандальф, Фродо хоёр Голлум талаар ярилцсан шүү дээ. Тэгээд ер нь бол одоо өршөөл гэж яг юу юм одоо хүнийг алах гэдэг тийм амархан шийдвэр юм уу гэдэг ч юм уу тийм их шийдвэр ярилцсан шүү дээ. Иймэрхүү гоё сценүүд байсан. Гэхдээ энэ бол үг бүрчлэн кино номноос нь шууд хуулбарлаж авсан тийм сценүүд байсан тулдаа л одоо гоё боллоо моллоо гэдэг ч юм. Тийм шүмжлэлт одоо би бол тэгж боддгоо. Би бол яг киногаар нь одоо ингээд анх танилцсан юм чинь одоо би жишээл бүсний намыг унших юм бол Фродо гэж унших юм бол шууд Элайжа Вуд л толгонд орчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ киноч угаасаа нөлөө бүхий тийм том одоо кино байсан болохоор дэлхийд зарим л баг одоо мэдгүй одоо хэдэн үеийн миний бодлоор 50% нь киногаар дамжуулж одоо энэ өртөд танилцсан болохоор тэр шүмжил бол харьцангуй өмнөх үеийн хүмүүсээс гардаг тийм шүмжил юм болов гэж боддог. Гэхдээ Fran Walsh хин Peter Jackson хоёр тийм шүмжил дагуулсан ч гэсэн Толкины зохиолд маш их хүндэтгэлтэй хандсан. Тэгээд Peter Jackson өөрөөс тэгж хэлсэн л дээ. Би энэ зохиолыг бичихтэй, энэ киноны зохиолыг бичихтэй би өөрийнхөө одоо ачааг оруулж ирээгүй. Гэдгээр юу хэлж байгаа гэхээр тэр хүн ч гэсэн одоо өөрийнх нь нэг тийм ёс зүй, өөрийн морал, өөрийн нэг улс төрийн үзэл баримтал ч юм байгаа шүү дээ, тий. Би тэрнээс нэгийг ч оруулж ирэхгүй. Яа гэвэл энэ бол Толкины зохиол. Би энэ зохиол бол миний зохиол биш. Би зүгээр л дэлгэцийн бүтээл болгох тэр нэг жижигхэн редакцанд хийж байгаа учраас тэр хүний одоо гаргасан тэр мөн чанарт нь халдаж болохгүй. Тийм учраас би маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдэг санаагаар би өөрийнхөө ачааг оруулж ирэхгүй гэж хэлсэн байдаг. Тэгээ тэр утгаараа ч гэсэн Fran Walsh одоо Peter Jackson хоёрын зохиол бол хэдийгээр одоо олон хүмүүсийн одоо хэлснээр зодонтой кино болцсон ч гэсэн миний бодлоор Толкины зохиолд их тийм хүндэтгэлтэй хандсан болов уу гэж би хардаг. Хүн тэгж хэлснийг бодоход би ингэж бодоод байна л та. Чи бол номыг уншсан хүн, киног нь үзсэн хүн. Энэ кино вообще ном нь арай жоохон тийм dark байж чадчих жана. Тийм сериосны ч юм уу. Тийм нэлээд сериосны ч тий. Одоо жишээлбэл яг уу эхлээд хэдүүл хоёлаа юу ярина? Кинод юу ярина? Ялгаа нь юу гэдэг талаар яриа тий. За тийм. Тэгэд нэгт бол энэ нөгөө нэг богиносгох хэрэгтэй. Одоо зөвхөн одоо бүсний эзний 3 номыг одоо сонсдог ном хэлбэрээр сонсох юм бол нэг 60 хэдэн цаг болж байгаа байхгүй юу? Гэтэл одоо манай кино чинь бүх одоо сцентийг нийлээд бүх extended edition нийлээд 12 13 цаг болж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд энэ бүх юмыг 5 дахин 6 дахин ингээд нэг богиносгох хэрэгтэй. Тэгэхээр мэдээж одоо ингээд олон тиймүүдийг хасах хэрэгтэй болно те. Тэгээ мэдээж одоо хүмүүсийн одоо хамгийн түгээмэл одоо энийг хассан харамсалтай гэдэг зүйлийн нэг бол нөгөө нэг хин нэрийг мартчихсан шүү. Ойд амьдэрдэг нөгөө нэг мөнх амьдэрдэг. За сонсож байгаа хүмүүс тэгээд Kate Blanchett биш нэг тийм юу байгаа нэг бурхан ч юм уу нэг тийм дүр идэх байхгүй. За тэрийг оруулаагүй. Ямар харамсалтай юм бэ? За тэр яварсан байгаа. Тэрийг оруулаагүй тий. За тэрийг оруулаагүй тий. Тэгвэл Kate Blanchett бол биш тий. Заавал би ерөөсөө биш юм. Жижиг сажиг юмуд байгаа. Жишээлбэл одоо Glorfindel гэдэг дүр ерөөсөө байгаагүй гэдэг ч юм уу тий. Бүр нэг бүтэн бүлэг ороогүй. Одоо нөгөөд чинь ингээд бүгжийг устгаад Aragorn-ыг хаан болгоод буцаад нэг Shire-д очисон чинь Saruman үхээгүй. Saruman тэр авийг эзэлсэн. Тэгээ хоббитууд нөгөөдтэйгээ дахиж тэмцэлтээд тэгээд ялаад арай гэж ялаад тэгээд одоо ингээд зохиол дуустдаг байхгүй. Тэгээ ийм хүмүүдийг оруулаагүй. Тэнгүүд хүмүүс ингээд дутуу оруулчлаа гэдэг байгаа. Гэхдээ тэг яг тэгээд оруулаагүй сценүүдийг ярих юм бол зөндөл юм байгаа л да. Гэхдээ зохиол дээр байхгүй мөртлөө кинон дээр орсон зөндөө олон юм байгаа.
Тэгээ би тэрэн дээр их ач холбогдол өгч одоо бодох дуртай л да. Жишээлбэл одоо нөгөө хиний Гандальф Theoden гэдэг Rohirrim хаан Theoden шүү дээ. Тэрний хүү Theodred гэдэг нас орчтой шүү дээ. Тэгээ тэр хоёр оршуулаад тэгээд хин Theoden хэлдэж шүү дээ. Эцэг хүн хизэж өөрийнхөө хүүгээ оршуулах ёсгүй энэ гэдэг. Тэр бол Fran Walsh-ийн зохиол. Эсвэл одоо хин Boromir харуулад үхтэй шүү дээ. Тэгээ үхтэй одоо тэр хүртэл одоо Boromir ч одоо тийм баг сүрдлийн дүрэлээ шүү дээ. Ингээд бүгжийг бид нар авах хэвээр дайсны зэвсгийг бид нар одоо ашиглаж ийж хотоо хамгаална те. Aragorn чи хин юм бэ? Чи одоо үүрт ачаага одоо тэр үүрлцэж яваагүй жиж одоо гинт гарч ирлээ мэрлээ гэх. Яг үххийн даваан дээр хэлдэж штэ. Би бол чамайг даах байсан тэ. My captain, my brother, my king гэдэг тусдаа штэ тэ. Энэ бас зөвхөн кинонд гарсан. Гэх мэт. Тэгэхээр ингээд миний бодлоор Fran Walsh, Peter Jackson хоёр зохиолыг өөрчлөхдөө ерөөхдөө Tolkien-ийн тэр нөгөө нэг санаануудыг алдагдуулахгүй тулд бас тэгээд нөгөө нэг өрнөлтөө одоо киноны одоо нэг тийм одоо өрнөлийн тийм нэг структур байгаа шүү дээ, бүтцээ байгаа шүү дээ. Тэр нь бас оруулах хэвээр. Кино болгон 3 кино чинь гурлаа тустай өрнөлтөө байгаа хэвээр. Энэ болгоныг нь одоо ингээд яхахын тулд нэг тийм өөрчлөлтүүд оруулсан байгаа байхгүй. Жишээлбэл Boromir-ийн үхэл бол 20 дугаар номны эхэнд гардаг зүйл. Тийм үү. Тийм. Гэтэл тэрийг нь 3 дугаар эхний номны төгсгөл болгож гаргаж байгаа. Тэгээ тэр нь одоо нөгөө энэ киноны драматик оргил нь тий одоо зодооных нь оргил үе биш. Тэгтээ ингээд нөгөө драмагийнх нь оргил үе болгож байгаа нь гэсэн зохиолоо ингээд алдагдуулахгүй байгаа. Мэдээж юм нэмсэн, диалог нэмсэн. Гэхдээ үүгээр дамжуулаад тэр нөгөө нэг орчин үеийн зохиол, кино зохиол гэдэг юм руу оруулж байгаа байхгүй тий. Гэхдээ алдагдуулахгүй бар. Хүндэтгэлтэй хандаад. Тийм. Тэр утгаараа манай хин 2 3 болон 3 байгаа л та. Энэ 3 зохиол дээр тийм өөрчлөлт оруулсан ч гэсэн би бол тийм зөв өөрчлөлт хийсэн болов уу гэж боддог байхгүй. Philippa Boyens тийм. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулъя. Таны аялыг бид урлын ураатай Star Mongolia манай нэвтрүүлгийн ивент итгэж байгаа. За Од Мөндрийн Star Mongolia-тай хамтраад нэг аялал зохион байгуулж байгаа. Турк руу юм. За Од Мөндрийн багаар хөтлүүлсэн Туркийн Special аялал гэдэг нэртэй. За эртний соёл, эртнээс хөгжилтэй танилцах юм сонирхолтой аялал байна. Туркийн нутгуудаар. За Star Mongolia-гийн зүгээс та бүхэн зориулсан 6 шөнө 7 өдрийн гайхалтай аяллаа хөтөлбөрийг танилцуулж байгаа. Энэ аялал бол зөвхөн далайн эрэг дээр амрах аялал биш. Бид таныг Од Мөндрийн багийнхны хамт эртний Грек-Ромын эзэнт гүрний болон Мира үндэстний түүхэн өв соёлтой танилцуулж Туркийн үзэсгэлэнт байгалыг мэдрүүлэх ийм гоё аялал болгож байгаа. За хаагур аялах вэ гэд цус дуртах юм бол Анталиагаар аялах нь Кекова, Далян, за Демре, Мира, Фитхэ зэрэг ийм хотуудаар аялах юм. За мэдээж 5 хоттой зочд буудал байрлана. За далайн эрэг дээр амралт бол мэдээж байгаа. За Turkish Airlines-ы хуваарь нислэгээр ая тухтай анги зорчих ийм боломжтой. За аяллийн өдрүүд нь 25 оны 4 сарын 5-наас 4 сарын 12-ын хүртэл. За аяллийн өмнө бол 5,690,000 төгрөг. За дэлгэнгүй мэдээллийг за бүртгүүлэх ч юм уу. За авахыг хүсвэл 72 тэгтэг 92 тэгтэг дугаар утсаар болон Facebook-ийн Star Mongolia гэдэг одоо хуудасаар ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За дугаарыг дахин хэлэхэд 72 тэгтэг 92 тэгтэг. За ер нь бол их хүмүүс бүртгүүлсэн байгаа юм байлээ. Ярихгүй бол хүний тоо хязгаартай. Гоё айл байна. Бүчний эзэн айл зохион байгуулж Шинэ Зеланд руу. Тэр ирээдүйд магадгүй болох байх. Тэрэн дээр бүр яг бүр гоё дугаар. Дугаарч гоё дугаарч. Юурээсээ бүр ингэж бүр детальчлаад энэ нөгөө газар нь байна гэд зааж үзүүлж болох юм тий. Тийм шайрын юм уу байгаа юу? Бэд ч Hobbit нэгэд одоо яг эхний киноны сеттийг бол тэр чигээр нураацсан. Тэгээ Hobbit гэдэг нэг цувралын сеттийг тэр чигээр нь үлдээгээд Hobbit нэгэд одоо юу бол Hobbit энэ үү тий? Hobbiton юм. Тийм одоо тийм жижигхэн тийм тосгон болгоод үлдээсэн. Тэгээ тэнд очих юм бол энэ аягыг зөвхөн Hobbit-ын зардаг. Тийм үү. Чи явцсан юм аа тий. Маадгүй явцсан юм аа. Дүү надад авчирсан тий. Хараа ийм гоё зураг гэж зураг үзүүлсэн ч юм. Тий. Би зөв лайв хийчихээ зүгээр бүх юм хараал яваад. Тэр ихний байруудыг нураад гэнэ яаж байгаа юм бэ тий. Яг тухайд тэгээд дахиж хийхгүй л гэж тооцоолсон. Тэгээд бас нөгөө нэг юу тийм доктортой тийм нөгөө нэг бүтц юу байгуулаагүй. Найдвартай биш юм бэ. Тийм одоо байшин бариагүй. Зүгээр кино зураг авалтын л тийм сет байсан байгаа байхгүй тий. Тэгээд сүүлд нь болохоор за энэ дээр хэдүүлээ ингээд нөгөө нэг тэр нөгөө нэг Шинэ Зеланд эцсийн газартаа нөгөө нэг яасан гэсэн шүү дээ тий. Хилцсэн гэсэн шүү дээ. Тэр үед ч гэсэн нөгөө гэрээнийх нь юун дээр нь орж ирсэн юм шиг байлаа. Энэ киноноос гарч ирж байгаа юм яг тийм туризм аль жуулчлалын зорилгоор ашиглахын тулд гээд кино сетийг анханаас нь одоо хийхдээ тийм олон жил байж болох үст тийм байшин барьсан гэсэн.
тэр ихнэх дээрээ байшингаа бариад дотор нь амьдруулчихгүй. Тэгсэн бол тэр бол бүр илүү их татах байсан баг жуулчдыг. Тийм баг. Гэхдээ за хэдүүлээ бас кинонд руу орох юм бол хоббитууд чинь жижиг гэн штэ тий. Тэнгүүд Гандалф чинь амар өндөрөхгүй. Одоо метр 80 одоо жирийн дундаж хүн биш тэрнээс илүү өндөрөхгүй тий. Тэнгүүд энэ хоёрын хооронд одоо жижиг намын тэр нэг ялгааг гаргахын тулд forced perspective гэдэг одоо нэг тийм одоо би сайн мэдгүй нэг тийм кинон зураг авалтын тийм аргачлал ашигласан. Тийм үнцгийн аргачлал ашигласан юм байл л дээ. Тэнгүүд тэрнээсээ болоод сетэн ч гэсэн нөгөө нэг бүх юм нь одоо юу одоо жишээлбэл Билбогийн урд байгаа аяг бол онцгой жижигхэн байх хэвээр. Хин Гандалфын урд байгаа аяг бол бүр онцгой том байх хэвээр гэдэг ч юм уу тий. Билбогийн хажуу талынхан том байгаад Гандалфих жижигхэн байх хэвээр ч юм уу. Тэнгүүд нөгөө нэг зураг авалтын өнцгөөс шалтгаалаад аягтайгаа аяг угаасаа нэг иймэрхүү хэмжээтэй юм чинь ингээд хүн бодоод тэгээд нөгөө хүнээ төсөөлөд тэгвэл энэ жижигхэн хүн байна ч юм уу одоо том хүн байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд ойлгох юм шиг байлаа л дээ. Тэрнээс болоод тэр зураг авалтын сетэн тэр чигээр нөгөө нэг яг тэр зураг авалтынхаа арга техниктэй зориулаад тийм нэг тийм алдаатай байшингууд байдаг шүү дээ. Наан зогсохлоор амар том бодлоо цаанаас тиймэрхүү маягаар барьсан байхгүй. Өөрөөр хэлбэл яг тэр чинь байшин биш. Зүг. Зураг авалтын сет тийм байсан. Тайз байсан тийм. Зүг байлээ. Тэгээд бас тэр жижиг том гэснээс мангар том бүгж харагддаг шүү дээ. Бүгжийг ингээ ойртолж харуулдаг шүү дээ. Тэр чинь бүр мангар том бүгж хийсэн юм байна. Тийм 34 өөр хэмжээтэй бүгж хийгээд тэгээд тэр одоо сцен болгон дээр одоо зураг авалт болгон дээр нь зориулсан одоо нөгөө нэг хэмжээгээр нь деталь нь харуулах гэж тэгж оруулсан юм байл л дээ. Нөгөө нэг Карадрасын уулыг даваад эхний кинон дээр хин Фродо ингээд өнкрөөд унсан чинь бүгж нь ингээд салчтай шүү дээ. Тэгээд Боромир барьж аваад ийм жижигхэн зүйлд ийм их одоо эрх мэдэл байгаа гэж үдэ энэ төр гэдэг. Тэгээд тэр бүгж нөгөө цасанд байдаг хэсэг тэр чинь ийм том бүгж шүү дээ. Тийм бил. Тэгэхээр энэ бас бүгжнүүдийг өөр хэмжээтэй ихээр одоо Боромирын барьж байгаа бол нэг хэмжээтэй. Хиний Фродогийн барьж байгаа бол бас өөр хэмжээтэй байх нь тийм. Тийм. Боромирын бол жижигхэн дөрвөн төрлийн өөр хэмжээгээр бэлдсэн гинлээ. Тэгээд тэр хоёр бүгжийг ямарчсан хоёр хүнд өгсөн гинэ. Тийм. Нэг нь Фродод, нөгөөх нь Смигэл тоглосон Анди Серкис. Тэр Анди Серкисийн киног би бүр харамсаад байгаа. Тэр сайхан удахгүй л нээлттэй хийнэ гэж баярлаад байжсэн чинь. Гэтэ зүгээр яаралтгүй зохиол дээр сайн ажиллаад нэм үсэн бүгшний эзэн шиг тийм мөнх хашаараас өөрөө найруулж байгаа нэг сонирхолтой санагдаад байна л да. Тэгэхээр тэн дээр л найдаж байгаа. За жүжигчдийн сонголт. Кристофер Ли өөрөө тоглоно гэж бүр нэлийн зүтгүүлсэн юм байна. Гандалфын дүрт. Тэгсэн. Бүр би энэ наадах кино гэж зохиолч маш сайн мэднэ. Би л Гандалф тоглох ёстой гэдээ бүр ингээд шиддний хувцтайгаа тэр зураг мураг юу бичлэг энэ төр явуулж ирсэн юм байлаа шүү дээ. Гэтэл найруулагч аваагүй. Чи бол Саруманд тоглох ёстой гэд найруулагч бас их мундаг юм. Гандалфаар одоо бид нэр Кристофер Лиг харж чадахгүй байхгүй. Кристофер Лиг. Манай Иан Маккеллен л байх ёстой байхгүй юу тий. Чи буруу уучлах гэдэг шүү дээ. Саруман чинь юм хорон санаатан байх ёстой. Гэтэл түүний царин яг тохирч байгаа шүү дээ. Тийм тэгээд тийм зураг дөрүүд дээр бол нэлээд тийм олон юу гарсан тийм байлаа л дээ. Тэгээ Кристофер Ли бол бүр ингээ бүгсний эзэн бүр улаан ногоон аимшигтай фэн. Толкинтой ч өөрөө уулзч явсан. Бараг ингээд тэг мэдгүй бараг яриад л явсан баг л та би жүжигч юм чинь бараг хязгаар нэг цаг тоглоно гэдэг ч юм уу те. Бараг энэ хоёр чинь дайнд цуг явчихсан юм шүү. Тийм манай тийш тэ үгүй мэн. Толкин чинь 1-р дайн тэгээд Кристофер Ли чинь 2-р дайны үе. Кристофер Ли 2-р дайн уу? Тийм 2-р дайны үе тагнал байсан хүн. Тийм тэгээд Саруманы дүр тоглуулсан тэг зөв шийдэл болсон. Тэгэхдээ Гандалфын дүрд Иэн Маккеллен эхний сонголт байгаагүй шүү дээ. Эхний сонголт нь Шон Коннери байсан. Тэгсэн. Джеймс Бонд байсан тий. Тэгээд тэр одоо хүн ч юм уу ч бас мэдгүй. Гэхдээ хүмүүс юу гэж ярьдаг гэхээр Шон Коннери зохиолыг ойлгоогүйгээр. Тэгээд тэндүү фантаз байна гэд. Тэгээд аяагүй юм шиг байлаа л дээ. Арагорны дүрд ч гэсэн өөр Питер Таунсенд лөө ямар Таунсенд гэдэг нэртэй жүжигчин бүр сонгогдоод 2-7 хоног зураг авалт хийцэн. 2 сар гэсэн. 2 сар лөө. Тий зураг авалт хийцэн. Тэгсэн чи Питер Жаксон арай л юу байна жуул байна гэх тий. Тэр чинь ингээд нэг тийм гоё царайлаг тийм орчин үеийн тийм төрхтэй хүн байж л тий. Нэгүүлдэх нь үү? Тий. Харин Арагорн бол ингээд тэр чинь одоо уул одоо модонд одоо олон жил амьдарсан нэг тийм хаанлаг тийм Жон зэрлэгдүү гэхдээ тийм хааны тийм буйртай нэг тийм дүр болох хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд зураг авалтын эхэлсэн байхад Виго Мортсныг авчираад оруулсан тий. Гэх мэдчлэн эсвэл одоо за Legolas Center бол угаасаа баг анхныхын шахуу кинонд тий. Legolas ярьж штэ ихэн Орландо Блум ярилцсандаа олоодаа хэлдэг л дээ. Би энэ киноноос баг мөнгө аваагүй $175,000 л авсан. Тий. Яг мэдээж энэ киноны одоо цар хүрээтэй харьцуулах юм бол баг мөнгө л дээ тий. Тэрнээс бол их мөнгө л дээ. Гэхдээ би энэ
боломжийг би юугаар цолихгүй. Хэрвээ би дахиж амьдраад надад энэ боломж гарах юм бол би 2 дахин үнэрч баг үнэрч би тоглоход билээ энэ төр гэж ярьдаг. Тийм. Яг киноны хамгийн гоё жимх юу гэдэг шүү дээ. Них гоё шижир алтна гэх юм. Legolas гэсэн байхгүй. Айгуу тийм цэмцгэр эльф. Тэгэл тэр чинь байлтгатаач цэмцгэр, харагдах нь ч цэмцгэр тэгэл юм харваач те. Маш гоё дүр байсан баг. Энэ дүрээс болоод би ер нь ном сум их гоё юм байна гэж боддог болсон. Тийм Legolas ялцчгүй тийм чимэг дүр мөн л дээ тий. За тэгсэн чинь нь шүү дээ Aragorn-ы дүрд өөр хэнийг яг тоглуулах гэсэн гэхээр Nicolas Cage юм байна. За одоо төсөөлж чадчихна Nicolas Cage-ээр. Харин тийм Nicolas Cage өөрөө бараг хөөцөлсөн юм шиг байлээ. Тийм үү? Тийм. Nicolas Cage чинь тийм тэгээд Nicolas Cage амар олон тэм дүр тоглох гэж бараг шахаж ирсэн шүү дээ тий. Жишээл хамгийн алдартай Супермен ах тий. Бүр зураг нэт шүү дээ. Тийм тэгээд одоо төсөөлөгдөх аргагүй л тий. Мэдээж тухайд нь Sean Connery ч юм уу Nicolas Cage тоглосон байсан бол одоо өдөд ингээд Aragorn гэхлээр одоо Nicolas Cage орж ирэх байсан. Одоо бол тэр хүмүүс чинь бүр ингээд оюун санаанд мөнхөрсөн одоо ингээд яаж ч одоо ингээд өөрөө төсөөлж чадхааргүй болтол нь тэр дөрүүдийг бүр жигнэсээ амьлуулсан одоо тийм агуул байна л да. Манай хин Aragorn-ы дүрд хин тоглоод Viggo Mortensen тоглохдоо бас яасан юм бэ лээ. Дүрдээ орох гээд тэгээ нөгөө яг ингээл дүрдээ орохын тулд сэлмээ барьж явах хэрэгтэй гэдэг. Тэгээд уул нь бол киноны зураг авалтын сэлэм чинь одоо нэг бол эрзэнэр ч юм уу эсвэл хөнгөн цагаанаар тийм хөнгөн сэлэм мэдэн штэ тий. Гэтэл манай хүн болохоор яг тэр сэлмээ яг жихнэр нь хийлгүүлж аваад тэгээд бүр ингээд ресторан орохдоо хүртэл ингээд авч яваад тэгээд бүр ингээд яг ингээд сэлмээ барыг авч унтах нь л одоо барыг холгүй тийм тэгж л одоо бүр дүрдээ орсон юм байл л дээ. Харин тэ найруулагч ч гэсэн Aragorn-ыг нэрээр нь биш Aragorn-оор нь дууддаг байсан гэсэн. Яг зургийн талбай дээр. Тэг нүүд чинь бүр орж гарахгүй байсан юм шүү. Энэ Viggo Mortensen бол дүрдээ маш сайн ордог. Тэгээд дээрэс нь зохиол тарих сайн зөвлөгөө өгдөг юм байна. Кино production дээр ч гэсэн маш тийм үүрэгтэй оролцдог юм жижигч юм байна. Green Book гэдэг кино юу авдаг штэ. Оскар авдаг. Тэрэн дээр бүр ингээд ганцхан Viggo зориулж ингээд бүр талархал хэлээд байгаа байхгүй. Энэ кино бүтээхэд чи байгааг бол бүтэхгүй байсан. Чанд баярлалаа гэд. Манай хин ч гэсэн Peter Jackson ч гэсэн Viggo-д бүр маш их талархалтай ханддаг юм хэл. Тэр зөвхөн жүжигчнээс гадна бас хэв юм байна. Юм биш. Продюсер талтай сайн юм биш. Тийм байна тий. За нэг мангар ч юм уу одоо нэг баримт байгаа нь Sean Bean уулан дээр алхдаг ш тастаа уулан дээр. Тэрэнд дандаа авирдаг байсан гинэ. Зургийн талбай дээр ч. Тэгдэг байсан тий. Манай гарууд болохоор нисдэг дээрээ очичдаг. Манай хүн чи айд юм байна. Үхлээс. Биш нисгээс. Тэгэд гарахтаа зүгээр гарчихгүй нөгөө хувцастайгаа. Боромерийн хувцастай гардаг байсан гэж. Тэр гэхдээ уул нь айдаг байсан юм шиг байлаа. Тэгээд за яах вэ гэд нэг суусан. Тэгсэн чинь нөгөө нэг Mary Pippin хоёрын дүр тоглолтыг хоёр жүжигч маань шүү дээ, тий. Тэр хоёр нь нэг орж ирэхээс өмнө нисгчт нь Бортлоод яаж нистийг хармаар байна. Та нэг гоё ингээ эргэлдэж мэргэлдэж чинь тэргээд тэгвэл гоё штэ мааштай гэд ятсан хэлцэн. Албаар нөө Шон бинийг айлах гээд тэгсэн чинь нөгөө угаасаа нөө Бортлоодоос айдаг хүн чинь тэр дотор ингээ ороод бүр өнгөрлөж боо юм болсон. Бүр айцтай болоод тэрнээс хойш дахиж хизээч одоо ямар ч энэ киноны зураг авалтын турш Бортлоодоос сууг дандаа хувцастайгаа одоо улаарлалхдаг байсан юм байлээ. Тэгээ Шон Бин ч одоо кино болгон дээр өгдөг. Тэрнийх нь баг эхлэн энэ баг шүү. Аагүй хаа Джеймс Бонд дээр сүхтэй шүү дээ. Джеймс Бондын Пирс Броснын тоглосон хамгийн анхны Джеймс Бонд Golden Eye дээр. Golden Eye дээр. Тэндээс л эхэлсэн юм байна. Тэндээс эхэлсэн хөө. Ер нь ерөөс амьд гарсан кино байхгүй гэдэг шүү. Сүүлд нэг юм дээр үл амьд гарсан чинь хүн болон баяр хүрсэн гэсэн. Ашгүй чимэнийг юм ингэж амьд үлдэх гэж. За тэгэл нөгөө Game of Thrones энэ төр гэл явж байгаа шүү дээ. Гэхдээ энэ киноны кастинг директор одоо яг дөрүүдийг сонгож байгаа юм бол маш тийм нүдтэй хүн байсан баха тий. Жишээлбэл Орландо Блум ч анх Фарамирийн дүрд тоглох гээд Боромирийн дүү. Тийм. Боромирийн дүү, Фарамирийн дүр тоглох гээд юугаа явуулсан байлээ л дээ. Тэгс чи харж байгаа дгүй энэ бол Legolas ингээ тий. Тэгэхэд наадсахын төрний жишээ Christopher Lee одоо ингээ тийм том амар жүжигч орж ирээд өөр кинон дээр би наадах чинь бол их заал гэнэ үстэй тий. Тэгэхэд ингээ кастинг директор нүгөө энэ бол Saruman гэж хэлж чадна гэдэг чинь үнэхээр одоо энэ юуг нь харцсан киноныхаа төслийнхаа тэр нэг вижнийг харцсан яаж одоо дэлгэцэн дээр буух уу ямар одоо дүрээр амилах уу гэдэг бүрэн харцсан байсан байж таарал одоо бидний толгоонд бүр ингээд мөнхөрсөн тэр дүрүүдийг тий casting director үнэхээр сайн байхгүй болохгүй л тий ер нь юм том төсөл дээр ялангуяа casting director маш сайн хүмүүс ажилладаг юм шүү. Яг миний бодлоош за миний л бодлоош үзэгчтэй Стивен Спилберг жоох юм уу тэр тал дээр яг тохирохгүй ч юм уу эсвэл жоохон жүжиглэлтийн тал дээр нэг хаяа нэг болтгүй. Тийм. За ингэж хэлээд нөө фэнүүд алуулна.
За жүжигчд гэснээс Peter Jackson 3 кинон дээр гурлан дээр нь өөрөө дүр бүтээсэн баг. Нэгэн дээр нь яаж үгтгч вэ? Эхний кинон дээр нэг назгуулууд нэг хар нэг мортонгууд шүү дээ тий. Тэд нэр орж ирж байгаа хотод нэг тийм луун гэдэг нэг дүр үйтэй. Хоёр дахь дээр нь Helm's Deep-ийн толаанд нэг Роханы цэрэг болж гардаг. Гурав дахь кинон дээр Умбарын далаан дээр ирэмждэг гэдэг хүмүүс санаж байгаагүй нэг юм ирдэн шүү дээ тий. Тэрэн дээр Legolas харуулж өгдөг. Тий тэгж өгч байгаа. Тийм дүр болдог. Тэгэд бас хин Peter Jackson-ы хүүхдүүд нь хоёр хүүхэд нь бас бүх кинонд тоглосон. Тийм үү. Нэр идэв шүү дээ Peter Jackson. Тэгэд хүүн бас нэг онцгой юм болохоор ганцхан парик зүгээгүй хүүхдээ. Тийм үү. Яг угаасаа цаанаасаа нөгөө хоббит төстэй байж л дээ тийм бурцгар юм юу те. Тэгээд тэр нөгөө нэг нэгдүгээр киноны эхэнд чинь нөгөө Билбогийн төрсүүд гэдэг амар том тийм хоббит болж байгаа сцен, шаярд болж байгаа сцен уу шүү дээ те. Тэнд одоо хийхэд парик зүүцсэн байж л дээ. Одоо гол одоо нөгөө камер тарагдаж байгаа дөрүүд нь. Тэр дундаас ганц зүгээгүй нь одоо Peter Jackson-ы хүүл байсан юм гин лээ. Хоббит гэснээс продюсерууд нэг хоббит алмаар байна гэсэн байна. Ерөөсө нэгийг л алчих тэгвэл боллоо на киноч төгс боллоо гэдэг. Тэгээ манай дүрийн хинж байсан болно та нар өөрсдөө сонх гэд найруулагчд хэлсэн байж. Тэгээ найруулагч за би бодолцож үзье гэд. Гэтэ тэгээд нэг нь жалаагүй юм байл л дээ. Гэтэ нэг нь бүгдсэн бол илүү тийм номтойгоо адилхан дарк төрөл рүү яваасан бол. Үгүй би яс тэгж бодохгүй наа. Маа ном бол sorry түрүүнд dark гэдэг тийм сэдвийн талаар ярьж байгаа даа ч тийм. Энэ ном бол dark гэж хэлэхгүй баха. Хэлэхгүй юу? Хэлэхгүй. Энэ ном бол илүү туйлын шинжтэй байхгүй. Илүү тийм үлгэрлэг гэх юм уу те. Тэнгүүд dark гэхэлэр заавал ингээл нэг дүр нүхтэх ч юм уу эсвэл нэг амар тийм үгүй ч гэж болно. Яг тийм эсвэл нэг тийм драматик юм болдог ч юм уу те. Тэрэндээ биш. Энэ номын одоо тэр нөгөө нэг gravitas тэр жин одоо юунд оршдог вэ гэхэлэр энэ ертөнцийн түүхт нэг байхгүй те. Aragorn тэр бас их сонирхолтой шийдэл ч те. Aragorn кинон дээр болохоор хаан болохыг хүсэхгүй байж байгаад тэгээд өөр аргагүй болоод одоо хаан болдсон шүү дээ тий. Номон дээр бол анхнаасаа би угаасаа хаан гэж явж байгаа байхгүй. Тийм үү. Гэхдээ тэр номон дээр тэгэхээр нэг тийм амар эготой дүр юм шиг болж байгаа боловч Aragorn ямар ачаа тээж явж байгаа вэ гэхээр Isildur гэдэг нэг номны ихэнд нэг киноны ихэнд нэг хин бүгжийг авчаад хайж чадахгүй хинэг хурууг завчдаг. Савраны хурууг завчдаг тий. Тэр одоо дүрэн шүү дээ тий. Тэр чинь одоо нөгөө нэг энэ одоо өөрөөдөндөө ингээд нэг хараал үлдээсэн байгаа байхгүй тий. Уул нь бол одоо ингээд яг домог зүг нь ярих юм бол Númenor гэдэг арлаас ирсэн тийм шал өөр хүн биш хгүй тэр чинь хүнэлтэй гэхдээ нөгөө нэг хүн төрхтэй гэхдээ өөр чинь маш урт насалтай хүмүүс ч тий. Одоо тайлт ярих юм бол нэгдүгээр 90 үед нэг том дайн болсон. Тэр үед нөгөө нэг зүг талдаа гарч байлцсан хүмүүсийг бурхан шагнаад илүү тийм урт настуулдаг болж л тэ Númenорууд гээд тусдаа тийм арал дээр амьдэрдэг одоо тийм Атлантис шиг. Тэд нар явандаа нөгөө нэг тийм нэг юунд автаад шунал мунланда автаад тэр арал нь Атлантис шиг ингээд байхгүй болсон байхгүй. Númenорын мөхөл гээд бас 2 жилийн өмнө ном гарсан. Тэр ачаа нь өөр дөр нь ингээд Aragorn дээр яваад байгаа байхгүй тий. Би яг надад цагт тулах юм бол надаас тийм их хүмүүсийн надаас хүсэж байгаа тэр хүч гарах уу? Надаас тэр ёс зүй гарах уу тий? Би чинь одоо Isildur өрөөнд юм штэ. Яг цагт тулсан чи би яг одоо үг дэцтэйг адилхан шуналтай автаад ч юм уу тий. Хүсэлтэй автаад би ингээд миний ноён руу хугруул яах вэ гэдэг ч юм. Тийм ачаануудыг цаанаад хийж байгаа болохоор илүү тийм жинтэй болж байгаа. Тэрнээс бол яг ингээд нөгөө нэг dark гэж хэлэхэд ямар хэцүү болгочих жоох байхгүй тий. Илүү тийм одоо юу гэж тайлбарлах вэ тий. Жинтэй байхгүй тий. Түүхтэй ингээд. За хоёул хамтран ажиллагчтай танилцуулъя. За үржлэх сар хариултаа хадгалах үйлчлэгийг танилцуулж байгаа Худалдаа хөгжлийн банк манай нэвтрүүлэг ивент итгэж байгаа. За од мөндөр суугаар 2024 онд Худалдаа хөгжлийн банкны хялбар хуримтлал гээд дотроо 4 төрлийн санхүүгийн дарамт үүсэхгүй дээрээс нь автомат үйлчлэгийг танилцуулсан. Дарамт үүсэхгүй гэдэг нь юу гэсэн үг гэхээр ингээд заавал хадгаламжийнхаа данс руу ороод мөнгө шилжүүлээл янз бүрийн илүү үйлчлэл хийгээд байхгүй. Та зөвхөн өдөр тутмын үйлдэл хийгээд байхад л таны хадгаламж руу мөнгө ороод ах юм амархан үйлчлэгээнүүд байхгүй. Жишээлбэл дэлгүүрээс юм худалдаж авлаа гэхэд хариулт нь шууд хадгаламж руу орж идэг. Орой унтах жахад таны дансанд байгаа мөнгө чинь мөнгөний чинь бутархай данс руу ч орж идэг гэх мэтчлэн ерөөсөө өөрөө мдэггүй яхад чинь л гэсэн үг баг. Хариултаа хадгалын дээр жишээлбэл ингийн юм байна. 95 мянгаар бид нэр дэлгүүрээс хүнс авлаа гэж бодъё. Тэнгүү 100 мянгааг уншуулч. Тэнгүү 5 мянган төгрөг л ялгаа байна шүү дээ. 5 мянга чинь нэгэн тийм ялгаа биш шүү дээ тий. Гэхдээ хуримтлуулаад байвал 5 мянга чинь маш хурдан маш их мөнгө болчих юм бэл. За гих мэтчлэн ийм хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээс 25 мянган төгрөг цугларах юм бол одоо худалдаа хөгжлийн банкных маань
тэр 25,000-ыг 50,000 төгрөг болгож таныг урамшуулах гэж байгаа юм. За энэ үйлчилгээ 4 сарын 12-нд хүртэл хэрэгжинэ. За энэ бит хоёрын доор юу гарч байгаа? QR код гарч байгаа. Тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Гэхдээ би энэ хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар нэг одоо юу гэж жишээг нь хэлээд өгч. За худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол за бит хоёрын доор гарч байгаа QR кодыг уншуулад TDB онлайн гэдэг нэртэй аппликейшнийг татаад авчна. За энэ аппликейшнийг ашиглаад 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансны за энэ аппликейшн дээр бас харилцах дансан дээр худалдаа хөгжлийн банкны Brita Visa болон Master гэх мэт хүссэн бит болон виртуал карта захиалчих юм байна. За энэ аппликейшн дээр хялбар хуримтлал цэсийн хариултаа хадгалахын үйлчилгээ ашиглан карттай харилцах дансаа 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дастайгаа холбоно гэж. Хадгаламжийн дастайгаа энэ карта холбоол ерөөсөө тэр нь хариултаа хадгалах гэдэг үйлчилгээг энэ хялбар хуримтлалыг ашиглах боломжтой болчих. За ингээд хариултаа хадгалахын үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000 төгрөг болонгууд нэг л удаа юм шүү. Худалдаа хөгжлийн банкныхан маань тэр мөнгийг нэг дахин үржүүлж буюу 50,000 төгрөг болгож таныг урамшуулах гэж байгаа юм. За урамшууллын хугацаа мэдээж 4 сарын 12 хүртэл үргэлжилнэ. За дэлгэрэнгүй мэдээллийг бит хоёрын доорх QR-аар болон 1800 1977 гэдэг дугаар утаснаас авах боломжтой. За баярлалаа. За хөгжим. Киноны хөгжим. За хөгжим бол Howard Shore гэдэг үний одоо хөгжим шүү дээ тийм. Тэгээ сүүлд би зүгээр нэг юм уншсан чинь киноны хөгжим гэдэг зүйл бол одоо дангаараа одоо тийм тавааж гарч ирэх ёсгүй гэдэг ч юм уу эсвэл тухайн сценийг л одоо ингээл хүчтэй болгохын тулд ашиглах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү одоо үзэл бодлууд байд юм шиг байна л да. Гэсэн чинь Howard юу тэр эсрэгээр зүгээр аимшигтай хөгжим зохиод өгсөн. Тэгээ тэр нь эсрэгээр нөгөө нэг тавааж гаргаж өгснөөр тэр сценүүдийг бүгдийг амжилуулсан шүү дээ тийм. Одоо зүгээр л бүгжний эзний баг годомжинд явж байгаа 10 хүний 5-аас нь ингээл баг зүгээр сонсуулахад баг мэдхээр байгаа байхгүй тий. Баг ямар сцен дээр явж байгааг баг хэлж мэдхээр байгаа байхгүй. Тэгтлээ л одоо амар хөгжим зохиосон л доо. Тэн дээр өөр хөгжмийн зэмсэг энэ төр ашигласан болов зохиосон болов гэж бодоод байдیں۔ Зарим нэг зэмсгийн төр шал өөр дуурдаг шүү дээ. Жишээл тэр бүрийн мөрийг бол өөр зохиосон баг. Тийм тэр чинь тийм тэр хин Толкин энэ зохиолыг анх бичихтэй Умард Европын, хойд Европын одоо тэр домог зүгээс их сэтвэлж л дээ. Тэнгүүд нөө викингүүд ч юм уу одоо англо-саксоны хувьд одоо тэр бүрээ гэдэг зүйл, тэр хоорн гэдэг зүйл чинь их тийм утга учиртай зэмсэг байсан юм шиг байна л да. Одоо манай Боромир ч гэсэн нөгөө нэг юм бүрээ ингээл яагаад байдаг шүү дээ. Тэгээ сүүлд нь 2 дугаар анги дээр лөө аав ингээл нэг хүүгийнх нь нэг хагархаа юуг нь хараал те. Тэгэл яадаг. Тэнтэй адилхан ингээд тэр бүрээ гэдэг юмыг оруулж ирэхин тулд бас амар олон тийм төрлөөр оруулж ирсэн юм байлаа. Яг шинээр зохиосон гэдгийг мэдгүй. Миний ойлгосноор бол түүхэн байсан одоо тийм зэмсгүүдийг одоо аль болох ашиглах гэж оролцсон юм шиг байлаа. Тэгээ хөгжмөнтэй холбоотойгоор саунд дизайн тий одоо бус чимээнүүд одоо жишээл Nazgul гэдэг хар мортонгууд ч нөгөө нэг амар орилдсон шүү дээ тий. Тэр чин Fran Walsh-ийн орилж байгаа шүү дээ. Зохиогч юм уу? Тийм үү. Тэгээ яаж дуурах хэрэгтэй вэ гэдгийг ингээд сайн мэдэхгүй. Тэгж жагаад ингээд өөрөө нэг 2 3 орилж үзээд за энэгээр авчиг гэдэг ч юм. Эсвэл Урукаюудын нэг чимээ чин одоо зодуулаад нэг гэдэг чимээ нь далайн хавны чимээ юм байна л та. Нэг дайрахтаа ингээд нэг ваа гэдэг чимээ ч юм уу. Тэр нь болохоор Арслан барын чимээ ч юм уу те ингээд. Тэр нь бас их гоё. Одоо ингээд яг бол Урукай гэдэг юм чинь бид нар ингээд мэдэхгүй шүү дээ. Яаж дуурдаг, ямар хоолойтой те. Тэнгүү тэр болгоныг нь бидэрт ингээд нэг зөвхөн ингээд харагдах байдлаар амжуулахаасаа гадна бас сонсогдох байдлаар ингээд амжуулж байна. Тэгээ тэрнээсээ бол бид нар ингээд Урукай гэдэг байхгүй, огт байхгүй зүйлийг хүртэл ингээд амар сайн мэддэг юм шиг болчихж байгаа байхгүй те. Тэгээ тэрэн дээр бас ялцчгүй бүгс нийцэн бол тийм мундаг ажилласан л да. Тий. За кино ном хоёр аль нь дээр вэ? Аль нь за хоёулаа гоё баг. Аль нь илүү сэтгэл төрүүлсэн? Яа кино л да. Нэг юм байдаг шүү дээ. Номын эхлээ уншсан хүн. За кино болов боллоо гэдэг. За бид нар бол киног эхлээ үз. Дараа номыг уншиж байгаа. Энд дээр ер нь яг л тийм шалтгаантай баг. Киног эхлээ үзсэн болохоор ялцчгүй ингээд кино. Гэхдээ ном нь бол үнэхээр агуу. Үнэхээр гоё. Тэгээд тэгтээ ялцчгүй нөө тийм ностальгигээр тийм ингээд кинон гэж би бодоод миний зөвхөн нь юу яг тийм objectively тийм ингээд ямар ч тийм юугүй ингээд цаасан дээр бичээд аль нь илүү гоё болсон бэ гэж бичиж явах юм бол ном нь гарч ирнэ. Ном нь хамаагүй баялаг, хамаагүй тийм цар хүрээ томтой, хамаагүй тийм тодорхой сэдвүүд рүү хамаагүй л гүгүнзий орж чадсан тийм зохиол. Кино болохоор
магадгүй зарим хэсгүүд дээр тийм хэсгүүд байдаг л да. Одоо жишээлбэл одоо тийм comedy relief гэж ярьдэн штэ. Тэгмүүд амар тийм драматик тийм мөч болж исэн чинь ялангуяа нөгөө нэг тийм Marvel-ийн кинонууд дээр чинь ингээл байсаж жаал нэг онгоо ярьдэн штэ. Тийм сонсон жокууд орж ирэл те. Тэгээд нөгөө нэг тэр юуг нь байхгүй болгочдөг. Бүгшний эзэн дээр ч гэсэн тийм сценэд байдаг. Одоо жишээл Гимли чинь тийм дүр биш байхгүй ном дээр. Гимли чинь амар тийм бас л одоо нэг тийм дөрвж явж байгаа арт түмний хунтайж тэр одоо олон одоо юунуудынхаа эрх ашиг хамгаалж явж байгаа тийм жинтэй мундаг дүрхгүй болно бол тэгсэн чинь кинон дээр ингээд нэг тийм фаны дүр болгочтой шүү дээ. Тиймэрхүү юмд бас Кристофер Ли Толкин дургуутсан юм шиг байлаа л дээ. Тэгээд ингээд харьцуулах юм бол ингээд харьцуулахад амар хэцүү болчихж байгаа. Гэхдээ зөв миний хувьд болохоор юм байна. Гэхдээ бас нэг өөр нэг үзээс харах юм бол цаг хугацаас их нөлөөлт юм байна. Надад жил ирэх тусам ном нь нэс юм болоо гэдэг тийм бодол их төрдөг болж байна. Ном нь илүү юм болоо гэдэг бодол төрж байна. Гэхдээ кино ч гэсэн бас л дээ. Анх үзэж байхад ингээл гой байлдантай кино байсан байхгүй. Гой байлдантай кино байсан байхгүй. Одоо надад байлдантай хэсгүүдээс илүү тэр яг драматик сценүүд нь хамаагүй тийм гой жинтэй орж байна. Тэр одоо жишээ Theoden үхтэн штэ. Хинтээ ингээд байлдчихсэн чинь Сауронтой байлдж байгаа. Бичкингтэй байлдчихсэн чинь ягаалаа. Тэгээд нөх хин үеэл дүүн Eowyn гарч ирэл авраал те. Тэгээд моринтой ингээд аруулцсан. Тэгээд үеэлдүүдэд хэлдэж штэ. Би одоо агуу хүүхдээцийнхэн дэргэд очиход одоо би санаа зовхорг боллоо гэдэг ч юм уу те. Бас тэр чинь бас зөвхөн кинон дээр гарч байгаа тийм сцен штэ. Амар зүгээр найруулагч оруулж гисэн драма байсан. Тийм өгүүлбэр байсан. Гэхдээ тэрийг нь яг тэр үед нь оруулж ирээ. Тэрнийх нь өмнө ингээд билд апыг хийгээд яг тэрийг оруулж ирсэн бас л гоё шийдлээсэн л да. Тэгээд үзэхлээр ингээд киноос их мүлжүртэй. Зөвхөн байлдантай кино гэж хэлэхэд бас хэцүү. Гимлиг ярих амарцсан ба шүү дээ. Гимли ч одоо уг нь хамгийн намхан одоо юм байгаа. Гэтэл хамгийн өндөр жүжигчин юм байгаа. Хамгийн өндөр жүжигчин байсан юм байна. За 10 жилийн дараа Hobbit гэж 3 анги гарсан. За зохиогчийн гэр бүлийнхэн бол энэ дээр бүр их дургуутсан. Ийм дүр байгаагүй. Жишээлбэл Legolas гараад ирдэг. Legolas Hobbit дээр бол байхгүй. Яагаад юм кино хийж байгаа юм? Бүр зохиогчийн хүр хүүхдээс илүүтэйгээр фэнүүд бас их нэлийн дургуутсан. За чи юу гэж бодов? Hobbit дээр. Тийм би яг гоо тэгэл энэ ертөнцийн тухай дахиад кино гарч байгаад бол баярлдаг бас гоё байлдантай кино. Гэхдээ бас шаардлагагүй шийдлүүд бас олон байсан юм болов гэсэн тийм 50-50% тал байдаг л да. Яг гоо бид хаяа үздэг. Бүжний эзэн бол жил болгон 1 сарын 3-нд бүхэлд нь үздэг. Тэр бол ингээд уламжлал. Чамаагаар юу ч зогсоохгүй юу те. Манай ажлынхан ч гэсэн надад ингээд 3 сарын 1-нд за чөлөөгөө явдаа л гэдэг болсон. 1 сарын 3 ингээд явдаг яасан. Яг сүүлийн 1 жил хүүхдтэй болож байгаа. Одохгүй хүүхдтэй болохоор хамт үзэндээ. Тэгээд гэхдээ Hobbit-ийг бол бас тийм нэг rewatch value гэдэг ч юм уу. Тэр талаас харах юм бол жоохон сол үйж магадгүй. Гэхдээ тэр нэг студийн шийдэл болсон байгаа байхгүй тий. Яалтчгүй нэг 3 агуу кино гарсан болохоор дагаад нэг 3 кино гарах хэвээр. Уул нь бол анхны зохиол 2 ангитай байсан шүү дээ. Тийм 2 ангитай байсан. Тийм тэгсэн чинь ингээд нэг юу атсан. Салгаа 3 болгоцсон. Тэгээд яхахлаар ингээд улам ингээд сонжрохаас өөр аргагүй болоод байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө тэр кино чи extended edition бас л 11 цаг штэ. Тэгэхээр аудиобук нь 11 цаг биш байгаа. 11 цаг. Яг Hobbit гэдэг ном ч болж байгаа жижигхэн юм байна. Жижигхэн хүүхдийн ном штэ тий. За баярлалаа. Бүгжний эзэн талаар яриад бол ер нь дуусахгүй тий. Хоёлаа бол ер нь нэлээд товчилж ярьлаа шүү. Нэлээд ч гэж ер нь зүгээр л товчил ярьсангүй дээ. Тий ер нь л ярьсангүй. Гэтэ бид хоёрын цаг дууссан байна. Магадгүй ирээдүйд хоёлаа бүр ингээд задлаад ангиар нь задлаад баг ихний цагаар нь задлаад ярихад 40 минутын нэвтрүүлэг болж магадгүй тий. Дэлгэрүүлж ярил. Ер нь бол дуусахгүй юм билээ. Дуусахгүй. Бүр ингээд дүр болгоноор нь ярьж болно. Үе болгоноор нь ярьж болно. Киноны шийдэл болгоноор нь ярьж болно. Киноны аспект болгоноор ярьж болно. Энэ бол ялцчгүй мүлжүүртэй гэдэг шиг тийм л зохиолтой. За ирээдүйд ямарчсан тэгээд тийм дугаарууд хийх болтугай тий. За кино шинжлэх ухааны нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хөндөрлөж байна. Нэвтрүүлэг YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр зам мөн 83.3 107 хөтөлбөрийн Од Мөндөр радиогоор хүрсэн дугаарыг хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банк болон таны аялыг бид дурлалын бариатай Star Mongolia бэнтгэлээ. За маш баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй.
Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од өндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.